3, 2, 1. Сайн байцгаана уу? Миний шинхэмжлэг маань эхэлж байна. Өнөөдөр бид гурав бол Бангкоктоос Кочан гэдэг арал руу явах гэж байна. Тэгээд өчигдөр бид гурав энэхүү автобусныхаа буудалтайгаа ойрхон газар одоо хотелд байрлсан байгаа. Тэгээ яагаад гэвэл автобуснаас хоцорчиж магадгүй гэж бодоод бүх юмаа төлөвлөөд тэгээд өглөө эртлэн босоод ямар ч байсан бид гурав амжаад автобусанд ороод ирсэн. За энэхүү автобус маань бол 2 давхар. За тэгээд Бангкоктоос 4 цаг орчим яваад за тэгээд үргэлжлүүлээд цаашаа 30 минут орчим усан онгоцон цугаад за тэгээд очих хэвээр газараа очих байгаа. За 2 цаг штэ яваад бид гурав замдаа хүмүүсийг 0 оруулаад, дэлгүүр оруулаад энд нэм стрит фуд байгаа. Тэгээд эндээсээ хүмүүс нь өөрсдөө одоо хооллож унтлаад бэлэн болоод тэгээд аяллаа цаашаа үргэлжлүүлэх байгаа. Бид гурав 4 цаг яваад усан онгоцондоо суух гад ирсэн байна. За усан онгоцонд суухаас өмнө түрүүн харагдсан энд нэг юм бүртгэлийн хэсэг байгаа. Тэгээд ийшээ орж бүртгэлээ хийлгээд өөрсдийнхөө одоо хүн болгон хувцсан дээрээ ийм өнгийн наалтууд нааж байгаа. Тэгээд тэр нь ямар учиртай вэ гэхээр Кочан арал дээр очоод ресортууд дээрээ ингээд байрлах ойрхон ресортуудаараа ингэж өнгийн туузаар одоо таних тэмдэг гэх юм уу хийж байгаа. Тэгээ тэрийг нь хараад энд одоо харагдаж байгаа таксинууд байгаа. Эдгээр таксинууд маань бидний одоо хувцсан дээрээ наацсан байгаа. Туузнуудыг хараад англиад суулгах чинь. Тэгээд зам дагуу ресортууд дээр буулгаад явж байсан. Тэгээ бид гурвын очсон ресорт бол энэхүү газраас нэг 15-аас 20 минут орчим явсан баг шүү. Тэгээд байрлах газараа ирлээ. Одоо танилцуулга хийгээд бүртгэлээ хийлгэж байна. Ийм нэгэн хөгжилтэй явдал тохиолдлоо. Бид гурвын ирсэн энэхүү ресорт маань бид гуравт бол бүр маш их таалагдсан. Үнэхээр гоё ресорт байсан. Тэгээд яг гэр бүлүүдэд зориулсан энд бас гэр бүлүүд 90% нь бол гэр бүлүүд байсан. За ингээд бид гурав ойр орчимтойгоо танилцаад далайн эргээрээ яваад оройн зоогоо бариад эргэн тойронтойгоо танилцаад өнөөдрийг өнгөрөөсөн байгаа. Тэгээд энэхүү ресорт маань үнэхээр тасархай гоё газар. Бид гурав 5 онсон байгаа. Тэгээд ямар ч хэлсэн аялал маань цаашаа үргэлжилсээр нэг юм хэлэхэд миний бичлэгүүд нэрээ ингээд устдаад байхгүй болсон. Тэгээ энэ өдрийн бичлэг ууг нь айгүй урт байсан. Харамсалтай нь ихэнх бичлэг маань устдаад энэ бичлэг л надад үлдсэн. Үнэхээр гонигтай. Гэхдээ гайхамшиг үргэлжилсээр.